Эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2025 оны 11-р сарын 28-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хоорондын худалдааны төр хэлэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 79-р зүйлд заасныг үндэслэн 2025 оны 12-р сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Хэлэлцээрийг хэрэгжүүлснээр уул уурхайн бүтээгдэхүүний түүхийн эдийн зах зээл, үнийн хэлбэлзэлд төсвөртэй байдал бий болох, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн доктортой өсөлтийг дэмжих, бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэж, гадаад худалдааны зах зээлийг тэлэх, эдийн засгийн хараат байдлыг бууруулах, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, экспортын зах зээлийг тэлэх, худалдааг хөнгөвчлөх бодлогыг хэрэгжүүлэх талаар хуулийн төслийн үзэл баримтлалд дурдсан байна. Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед улсын хурлын гишүүн инх насан тус хэлэлцээрээр тамхины гайлын тарифыг тэгэлснээр худалдааны тэгш бус байдал үүсэх эсэх. Үүнийг онцгой албан татварын дагуу зохицуулах боломжтой эсэх талаар улсын хурлын гишүүн анар тус хэлэлцээрийг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаа бөгөөд гадаад худалдааны тэнцлийн алдагдал, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалсан хууль тогтоомжийн төслийг боловсруулж хамтд нь хэлэлцэх боломжийн талаар улсын их хурлын гишүүн Жангабил бензин, дизель түлшинд ноогдох гайлын татварыг тэгэлснээр улсын төсөвт үүсэх алдагдлыг тооцоолсон эсэх. Уг алдагдлыг онцгой албан татвараар нөхөх эсэх. Үүнийг 2026 оны төсөвт хэрхэн тусгасан талаар, тус хэлэлцээрийн хэрэгжиж эхлэх хугацааны талаар улсын их хурлын гишүүн Хосбаяр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим өөрийн салбаруудаар дамжуулан хувийн хэвшлийн болон бусад холбоодын саналыг авсан эсэх. Хэлэлцээр батлагдсанаар тэдгээрийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн ямар ажлууд хийж байгаа талаар улсын их хурлын гишүүн Эрдэнэ бүрэн хэлэлцээр байгуулагдсанаар 3 дахь орнууд ялангуяа Япон улс болон бүгд найрамдах Солонгос улстай хийх худалдаанд өөрчлөлт гарах эсэх. Ямар чиглэлээр хаанаас хөрөнгө оруулалт татах талаар асуулт асууж хариулт авсан болно. Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд улсын их хурлын гишүүн Ариун Заяа тамхины онцгой албан татварын асуудал, тамхины хэрэглээнд хяналт тавих болон хэлэлцээрийн биелэлтэд 3 жил тутамд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, үнэлгээний тайланг улсын их хурлд танилцуулах, агуулга бүхий хуулийг хэрэгжүүлэх, арга хэмжээний тухай улсын их хурлын тогтоолын төсөл боловсруулж батлуулах тухай саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хоорондын худалдааны төр хэлэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаар аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дүгнэлт, саналын томьёолыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.